Сайн байцгаана уу Монгол охид өнраа. Хүний нутгийн хөрсөн дээр хөлтөнд гიშгэж байгаач зүрх сэтгэлд нь эх орондоо байгаа. 20 жилийн өмнөөс эхлэн өөрт олдсон эрх чөлөөгөө эдлэн хөлийн чандад зорьсон ч энэ эрх чөлөө Монгол хүн таны эх орноо гэсэн хайр санагалцлыг улам дэврээж байгааг би сайн ойлгож байна. Эх орныхоо хөгжил дэвшлийн шийдэл бүрийн төлөө оюун ухаан зүрх сэтгэлдээ дайчилж байгаат нь баярлалаа гэж хэлье. Би саяхан Монголын ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Монгол хүн, Монгол үндэсний сайн нэр төрийн тухай сануулсан. Энэ үгийг харийн нутагт Монголын нэрийн хуудас болж яваа танд ч бас өнөөдөр дахин хэлхийг хүсэж байна. Өвөг дээдсийн минь байгуулсан их Монгол улс өөрөө агуу гайхамшигтай түүх өгөөд энэ гүрний эрхэм нанд нэр төр нь түүний бүтээсэн хамгийн гол бүтээл юм аа. Монгол үндэсний сайн нэр төрийг өнөөдөр бүгдээрээ хамтдаа хадгалж явах учиртай. Сүүлийн үед хөлийн чандаас бидэнд олон сайхан мэдээ ирж байна. Урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт Монгол охид хөвгүүд дэлхийн оргилд алхаж хүн төрлөختний бахархал болж байна. Сайхан мэдээ цаашдаач тасрахгүй гэдэгт би итгэж байна. Эх орончин хөгжлийн шин шатанд хүрэх чухал том төслүүдийг эхлүүллээ. Эрдэм мэдлэг, техник технологийн дээдийг эзэмшсэн та бүхний оролцоотойгоор хамтдаа урагш хөгжицгөөё. Once again